За ингээд ээлжид нийгэн ээдрээтэй хайрын гурвалжингийн түүхээ оруулахад бэлэн болж байна. За өнөөдрийн гол баатар бол Баги гэдэг залуу Зулаа гэдэг их нэртэй хажуугаар нь ажлын газрынхаа Сараа гэдэг нууц амрагтай нэг иймэрхүү эгэл жирийн амьдралтай залуугийн тухай түүх байгаамаа. За Баги Зулаа хоёр бол яг хар баг наснасаа одоо бусдын лайдл үерхлээ чи хайртай юу би хайртай дуртай амьдрахуудыг игээл одоо 5 онтой гэртээ хашаанд ингээ анхны амьдралаа бол эхлүүлсэн байдаг. За энэ амьдрал нь бол эхлэхдээ аз жаргалтай явсаар гад 12 жил өнгөрсөн. 12 жил өнгөрөөд эргээд харахад хоёулаа нэг саахан 2 хүүтэй болсон. 10 настай 8 настай 2 хөөрхөн хүүтэй байсан байдаг. За өглөө ажилдаа орой гэртээ гэж явсаар гад Баги ажил дээр ажлынхаа газрын Сараа гэдэг бас нэг ганцгүй бүсгүйт сэтгэл алдарч одоо энэ бүсгүйтэй ил талд одоо явуулдаж байгаа сүүлдээ бүр цагаандаа гараа. За энэ нь одоо Зулаа гэдэг эмэгтэйд одоо буюу эхнэрт нь мэдгдсэн. За нэг биеийг, нэг зүрхийг, нэг сэтгэлийг одоо нэгэн зэрэг хоёр эмэгтэй хүн зарцуулаад явна гэдэг бол өөрөө бараг боломжгүй маш хэцүү. Хэрваргийн аавын хүүгийн хийгээд байдаг тийм ажилч биш. За Баги бол ингэж балаарч явж байгаа баригдах нь тодорхой. За Зулаа бол угаасаа энийг уучлаагүй салсан хоёр хүн ч бас ойлгож чадаагүй. Ингээд нийт энэ одоо 4 ам бүлтэй айлын одоо 3 нь өөрсдийнхөө одоо гэр орон хашаа байшин авч үдээд Баги одоо Сараа гэдэг хүүхнээ дагуулад эцэн нүүрэндээ энэ тентхийн нийтийн байраар ингээд амьдраад бас нэг 2 жилийг ардаа өргөж байгаа. За Сараа бол яг хуу эхэндээ эхнэртэй хүнтэй явж байгаа сүүлдээ улаан цагаан дагараа бүр салгаад өөртөөгөө аваад суучихсан юм болсон. За Баги бол яг хуу Сарагийн үгээр гарахгүй бас Зулаадаа бас өөртөө ширтээ хүүхдийн мөнгө энтер гээд бас янз янзын амьдрал одоо түүхийг бол одоо туулж байгаа. За тэгээд Баги нэг өдөр бол яг азднууд шалгаруулах суглаанд оролцоод ямар одоо аз ондоо хамаг юм таарсан ямар ч байсан одоо суглаанаас 100 сая төгрөг хөдсөн байна. За 100 сая төгрөг хоцсон суглааныхаа тохирлыг хараад өөртөө үнэхээр итгээгүй. Тэгээд өөрөө бүх амьдралынхаа турш хөдөлмөрлөд ийм хэмжээний мөнгө олохгүй учраас үнэхээр шоконд орсон. За энэ мөнгөө авчаад олцоод хамгийн түрүүнд одоо экс эхнэр буюу Зулаа руугаа утас зохиж одоо ингэж сонин сайхан юу байна энэ төр гэдээ ярьсан байгаа. За хүүхэн ч бол яхаа юу ахав тэгээд одоо чи сайн байгаа юу, та хоёр сайн уу, нийтийн байраараа л явж байгаа юу энэ төр гэсэн юм асуусан. За Баги ч бол яхаа өөрийнхөө нөхцөл байдлыг хийлээд одоо Зулаа чи сайн сонсч би чамд гоё мэдээд болох гадаа гэж хэлдэг. За Зулаа ч яг гоё мэдээ биш дандаа муу мэдээ сонсогддог Баги учраас бие бас засаад хүлээж ийсэн. За энэ одоо юу гэж хэлэх юм бол доо гэсэн чинь би сая суглаанаас 100 сая төгрөг хожлоо. Тэгээд одоо энэ баярт мэдээгээ чамтай хуваалцах гээд хамгийн түрүүнд чам руу залгаж ийнэ гэж хэлдэг. За тэнгууд Зулаа 100 сая төгрөг гэдэг одоо тоог сонсоод энэ бүх зүйлийг сонсонгуудаа тэр дорноо. За болж чи ямар азтай юм бэ? Тэгвэл одоо хоёр хүүгээ дагуулад Бээжингийн тэр нөгөө хүүхдийн тоглоомын том парк энтер явах чадaltaй болж байгаа юм байна шүү дээ. За баяр хүргэе гэж хэлдэг байгаа. Тэнгүүд Баги энийг сонсоод үнэхээр гайхсан. Ягаад тэгэхээр одоо наа 100 сая чинь 50 сая минут ч гэдэг юм уу тэдэн минут шүү. Одоо мөнгө аваад хаана уулзъя хүүхдүүдэд хувц сониргуутал авъя энтер гэсэн юм хэлэх юм баг гэсэн ч юусоо тийм хэлээгүй. За гэд ерөнхийдөө тийм шуналгүй хүсэл тачаалгүй юм эмэгтэйгийн хариултыг сонсоод Баги олмил гайхаад зэлгөө хөрсөн. Тэгэнгүүт сэтгэл нь хувраад одоо юу гэх юм уяраа тэр дороо Зулаа ерөнхийдөө юу яа энэ 100 сая төгрөг би хоцсон ч гэсэн чамд одоо би бүгдийн үнийг шийдлээ. Ягаад тэгэхээр би чамд одоо өөртөө та гуравт би гурланд ч өөртөө би өөр алдаа гаргасан. Тэгээд тэрнийхээ өрийг зайруулад ямар ч байсан 100 сая төгрөгийг та гуравт шууд шилжүүлмээр байна гэж хэлдэг. Тэнгүү Зулаа зөөрүүлээд чи нөгөө найз хүүхэн Сараатайгаа ярьсан юм уу? Одоо мөнгө төгрөг хоцсон энэ ярьсан юм уу? Тэгээ наашаа цаашаа мөнгө төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн юм уу гэж хэлэхэд нөгөөд чинь би одоо Сараад нэг олон юм яриаг байгаа. Гэхдээ ярьсан чи яг ярьсан байхад Сараа бол ойлгох нь ерөөсөө бит хоёр та гуравт ерөөсөө өөртөө энэ 100 саяг өгөөд ч бас цаана дуусахгүй хөр байгаа. Тэгээ би чамд яаж яж байгаа туслая барья гэж боддог байсан. Ганц сайхан боломж олдлоо энэ гэсэн тийм ярьсан. Тэнгүүд нь Зулаа за Баги чи юу яа найз хүүхэн Сараатайгаа эхэлж ярьж хөөрөө тэгээд наануу цаануу юм ярьчаад надтай гээд нэг шийдэлт хүрээд ярьсан дээр хаа чи дураараа ингэж болохгүй хаа гэсэн юм хэлдэг. За Баги тэнгүүд нь за тгий би өөрөө Сараатай яриад ингээ ойлгуул чинь ерөнхийдөө чи нэг 100 сая төгрөгийг авахад бэлэн би хаагаа бэлдээд бүх юмаа сайхан бэлдээд байж байгаараа энэ гэсэн юм яриад
буцаад тасалдаг байгаа. За Багийн тэгээд тэр дороо өөрийнх нь түрээсэлдэг одоо нийтийн байран дээрх Сараа бас нэг цов энтер багсарцсан сууж байсан. За ингээд 100 га идчихэд би чамд аюу гоё мэдээтэй гэж хэлсэн байдаг. За Сараач гайхаа за ямар гоё мэдээ юу аяава тушаал дэвшээ цалин нэмэгдээ явсан чи үгүй лото тоглоод ингээд 100 сая төгрөг хожижлоо. 100 сая төгрөгийн хийн бичгийг авцсан одоо энэгээр одоо тий ингээд сайхан амьдрах тийм боломж байгаа гэсэн. Сараа тэнгуут нь асар их баярлсан. Багийн гэдэг залуу тэгээ 100 сая төгрөг аваад ороод ирсэн. За энэ хоёр чинь нийлэх гэж бас янз янзын адармаатай тий ажил төрөөл одоонд найс нөхөд хүрээл дундаа бас нэлээд өмнө бужигнаан тавьж ээж 2 3 хүүхэд бас тий өмчрүүлж одоо ингэж айс халгаж суусан учраас бас гинт Джекпот ч ингээд 100 сая төгрөг парк гэж ороод ирэхэд досараа хүүхэн гайхсан баярлсан. За тэгээд хэлсэн Багийн ерөнхийдөө хоёулаа нүглээ намжлахын тулд миний экс эхнэр зулаа болон одоо тий миний хоёр хүүдийн 100 сая төгрөг хоёулаа өгчий. Тэгээд ингээд ерөнхийдөө хоёулаа тий хойштын англи санаа 50 амьдрья гэдэг саналыг хийсэн. Сараа энийг сонсоод мэл гайхаж зэлхөх хөрсөн. Одоо тийм байр ах уу, ингэхүү тийхүү, ийм бизнес хийх үү, яах юу, ланд 200 ямар үнэтэй байгаа ойлоо хөөрөг одоо тий хөөрөг дурдан бүс ямар ята тэр юм чи ямар өдөг үлээ тэр гэж ярих юм баг гэсэн чинь эсэргээрээ бүх одсон мөнгөө экстэй өгнө гэдэг юм ярьж одоо Сараагийн эгдүү хүргэсэн баг. За ингээд Сараа Багийн хоёр яг энэ мөнгөн дээр бөөн хэрүүл одоо тий зодоонуудын дээрээ тулсан. За Багийн бол одоо гүрийдгээр гүрийж би одоо тэр 3 дүү заавал өгөх ёстой. Энэ мөнгнөөс хоёул одоо нэг аваад ямар шаардлага байна ерөнхийдөө тий энэ төр гэсэн. Тэгсэн чинь Сараа ойлгосон баг. Ерөнхийдөө хүний хүн бол хүний хүн байдаг юм байна. А хоёрдугаарт Багийн зулаа хоёр өдий олон жил одоо амьдрахтаа ерөнхийдөө гэрэлтийн одоо баталгаагаа салгаагүй өнөөдрийг хүртэл явж байна. А тэгэхээр Сараа гэдэг хүн одоо албан ёсоор салаагүй хүний нөхөртөө өөрийнхөө 2 жилийг үрээд дээрээс нь 100 сая төгрөгийн үзүүрээс атгаад алдж байгаадаа бол жинхэнэ шарн бол хөдөлсөн байна. За Сараа бол одоо ерөнхийдөө хинч биш те одоо ингээд бижиг цаасан дээр хууль ёсны талаас тэр эд хөрөнгө талаас тэр ямар ч хөтөлбөмжүү хүн юм байна гэдгийг мэдрэнгүүтээ тэр дороо тоглолт хийгээд өшөө авахар шийдсэн. За Багийн бол одоо энэ бол миний 100 сая төгрөг би олсон. Тийм учраас би энийг хийн дөхөө өөрөө мэднэ гэж бас гүжүүдэлж Сараагийн эгдүү олон буцлагсан байна. За Сараа ингээ бодож байгаа Багийг маргааш ажилдаа явсныхан дараа араас мессеж бичдэг. Тэр мессежн дээр юу бичдэг гэхээр чи новшин зан гаргаж байвал те би ч гэсэн бас новшин зан гаргана. Чи надад 100 сая төгрөгнөөсөө те тодорхой хэмжээний мөнгийг өгөхгүй бол би одоо чамаас салаад дээрээс нь бас одоо чиний том хүү буюу 10 настай золбоод өргөж авсан гэдгийг одоо хэлнэ. Өөрөөр хэлбэл зулаа Багийн хоёр бол чиний аав ээж биш ээ. Чи бол зүгээр айлын өргөмөл хүүхэд гэдгийг чинь одоо тий би 10 настай хүүтж очиж хэлнэ гэж хэлсэн байна. Энэ нарийн ширийн имийг бол яг хоо Багийн зулаа хоёр чинь олон жил нууж явсан. Анх үерхэж байхдаа энэ хоёр чи хүүхдээ болоогүй учраас бас тий нэг хөөрхөн эрэгтэй хүүхэд өргөж явсан нь одоо эдний том хүү буюу золбоо. Тэгэхээр удаачгүй 2 жилийн дараа анхаа гэд хүүн гарч ирсэн. Тэгээд энэ хоёр чинь ерөнхийдөө том хүүгээ хүн амьтанд өргөмөл энтер гэж хэлэхгүй хав дааж одоо гэр бүлийн нууц маягаар явж исэн. За Багийн зулаа хоёр салсан. За Багийн Сараатай үр төрөөдөө ороо тий хамгийн нарийн ширийн зүйлээ хэлж одоо Сараад ингээд ирээдүйд олзлуулж байгаа ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За Сараа яг энэ нэг эмзэгтэй үчийн нэмийг нь одоо хүүд нь хэлнэ гингүүд Багийн сүнсээ залтлаасан. Яагаад тэгэхээр энэ хүүхэд одоо тэ цаашдаа одоо өөрийнхөө эцэг их биш гэдгийг мэдээд одоо сэтгэл санаа цаашаагаа яваад одоо сургалт мургалтанд одоо тэ муудаад ерөнхийдөө ингээд энэ айлын амьдрал бутрах юм байна гэдгийг Багийн багцаалаад тэр дороо зулаад хэлсэн. Зулаад тэнгүүд ерөнхийдөө ямар ч хамаагүй аргаанаа Сараа гэдэг өхөнтэйгээ одоо тэ нууц амрагтайгаа их одоогийн авгаатайгаа эртгэн арга явал одоо та хоёрын бүксний бузар хэр бол одоо бид нарт хамаа байхгүй. Тэр зам манай том хүү өөрийнхөө гарал үүсэлтэй нарийн ширэмийг мэдчих юм бол одоо миний амьдрал тэр чигээр оронгоор ирвэн чи одоо намайг биднийг хуурц зайлсан залгуулаа чиний найз хүүхэн бас биднийг самрах гэж оролдлоо энэ гэдэг тийм үгийг хэлсэн байна. За Багийн тэнгүүд 100 саяхан одоо чекийг бариад те Сараатай одоо эргэж уулзсан. За уулзахад Сараа юу гэж хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө хоцсон мөнгөнийхөө 75 сая төгрөгийг надад өгөө гэж шантаж хийж байгаа. 75 сая төгрөгийг өгөх юм бол би үг дуугүй дээрээс нь хүүхдүүдэд ч юм хэлэхгүй тэгээ мөр мөрөөгөө сайхан явъя гэдэг хэлсэн ба. Өөрөөр хэлбэл сална дээрээс нь мөнгө аваа сална гэдэг тийм шантажаа Сараа хүүхэн Багийг тулгсан. За Багийг бол одоо золбоог л
тэр нууцыг би мэдчихгүй гэж айж исэн учраас ерөнхийдөө одоо те зулаагаас асуугаад байхгүй өөрөө шийдвэр гаргасан. За зулаа бол багийг өөрөө хутгасан бантангаа өөрөө нэг юм те цэвэрлжээд ирээрээ гэж явуулсан учраас багийг тэгээ сараагийн нэгсэн одоо нийт хоцсон мөнгөний 75% буюу 75 сая төгрөгийг өгнө гэж тохироод тэгээд одоо энэ хүү нарийн ширээ юм задлахгүйгээр тохиролцсон байна. За сараа хүүхэн бол яг хуу 75 сая төгрөгөө аваад тэгээ цаашдаа те өөрийнхөө бас нэг давхар уулздаг гараашилдаг байсан залуучуудтай холбогдоод ингээд мөрөөрөө хөөгд явна. Тухайн үеийн 75 сая гэдэг их мөнгө л дөө. Одоо тухайн үед чинь 2 байр 25 саятай байсан гэдэг чинь 75-д чинь бол асар их өндөр. Дээрээс нь одоо те хамт амьдарч байгаа залуу нь өмнөх одоо эксэсээ гэрэлтэй салгаагүй сэтгэл санаа бие эдийн засгийн хувьд өмнөх амьдралтайгаа бүр ингээд холбоотой байгаа учраас харин сохорсон биш сараа гэдэг хүүхэн чинь бас завшиж 75 сая төгрөг яраатал тоолж аваа тэгээ гараагүй гэсэн. За багийн чинь бол яг хөө тэгээ 25 сая төгрөгөө өөртлөө буцаад одоо энэ зулаа дээр ирсэн. За эренгүүтээ нийтийн байрнаасаа гарсан гэдгийг хэлсэн. Ягаад гэвэл багийн сар 2 амьдрахгүй учраас нийтийн байраа одоо тэгээ цуцлаад гараад ирсэн. За тэгээд эренгүүт одоо хүүхдүүдийн тухай эргээд ярьсан. За ингээд зулаа багийн хоёр ингээд өрхөндөө эргэж уулзаа те ингээд нарийн ширээ юм ярьсан. Тэр тусмаа золбоо анхаа буюу те 10 настай 8 настай хоёр хүн тэрвэрлдээд унтж байгааг хараад энэ хоёрт бол их гоё байсан. Тэгээд хамгийн гоё юм нь багийн одоо ямар мэдрэмж авсан бэ гэхээр хоёр хайртай хүн одоо нэг гэртээ ингээ бие бинийгаа тэрврээд ээжийн хажууд байж байгаа нь хамгийн яаж жаргалтай санагдсан. Дээрээс нь өнгө мөнгөний хоровоогийн те нарийн ширээ одоо хүсэлт ачаа шунаал бүх зүйлийг одоо нэг дор маш сайн ойлгосон гэж багийн өөрөөгөө хэлсэн. За зулаач бол яг хөө тэгээд өөрөө бас ажил амьдрал нь хэцүү те нөхөртөө араараа тавигдаа нууц амрахт нөхрөө алдчихсан өөрөө ганцаараа ажил хийн за багийн нөгөө нэг хүүхдийн мөнгө ч нэг огийн жоохон мөнгө өгөн тэр хоёроор ингээд те ингээд амьдралаа золгуулж исэн хүн чинь гинт одоо те 100 сая маягийн тухай сонссон ч гэсэн барьц алдахгүй тэгээд мөнгө төгрөг эдийн шуналгүй зүгээр л энгийн сайхан эмэгтэй хүнийхээ тэр сэтгэлийг гаргасан багийн тус хүчтэй нөлөө үзүүлж ерөнхийдөө яг энэ асуудалд амжаад одоо ингэ эзэн шатанд ирэхэд зулаад дахин одоо те дууралж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсэн байгаа. За зулаа багийн хоёр одоо шөнжин хүүхдүүдийнхээ ирээдүйг яриад 25 сая төгрөгийг болохгүй бол хоёр хүүгийнхаа нэр дээр хуваагаад данс мансанд хийчи би тэгээ өөрийнхөө ажил төрлийг хийгээд ингээ өөрөөрөө явах уу яах вэ гэж ярьж байгаа те нэг мэдэхэд одоо өглөө болсон. За өглөө усаад харахад багийн зулаа хоёр нэг одоо оронд нүг нүцгэн хөвтөж бас таарсан. Тэгээ хоёр хүн босч ирээ жиг жуг хийгээд нээлтж байгаа иймэрхүү одоо тий аз жаргалтай ингээ айлын амьдрал харагддаг. Тэгээ ямар ч байсан багийн бол тэгээд өөрийнхөө карма болон тий өөрийнхөө үүлийн мөрийг ямар ч байсан бүх боломжит хувилбараараа бол төлсөн. Тэгээ эцсийн бүлэгт эргээд унах газар нь бол явж өөрийнх нь одоо босгосон гал боломж тий анхны эхнэр хоёр хүүхэд нь юм байна гэдгээ бол ингэж ойлгосон. Гэхдээ яг алдсан нөгөө нэг тий сараа хүүхэн дээрээс нь 75 сая төгрөгийн хаараас нэг хахтар одоо гашуудаж машуудаж зовоодсан байхгүй яг нэг юм байгаа л да мөнгө хэдиж нэх олон тий эсвэл гинт мөнгө олсон хүн тэрэндээ бас нэг хахтар харам биш байдаг. Чихэг одоо тий 1000 төгрөг болгоны хөлс хүч цаг хугацаа залуунаас эрүүл мэндээ золиослж олсон бол одоо үрхэд амар хайрын харам байдаг. Тэгэхээр яг иймэрхүү одоо тий амьдралын одоо шалгууруудыг даваад багийн зулаа хоёр эргээд бас эвлэрч дахин шинэ амьдрал бий болсон. За гэрэлтэй цуцлааг байсан болохоор одоо тий зөвхөн хаягаас солиулаад энэ хоёр чинь ингээл нэг гэрт ингээ орчихсон. За ямар ч байсан ингээ золбоо анхаагаа хоёр хүүгээ дагуулад зулаагаа дагуулад энэ дөрөв бэж нь лөө тий 25 сая төгрөгөөр тухайн үед тэгээд нэг сайхан аялаад амраад буцаад бас нэг ирж исэн байдаг. Тэгээд ингээд эргээд харахад ерөнхийдөө энэ хүний мөн чанар гэдэг юм байна одоо тий ийм мөнгө төгрөг өнгө одоо юу гэдэг тий иймэрхүү зүйл дээр илүү тод харагддаг байх нь. Тэгэхээр одоо тэгээд цаашдаа орж ирэх гоё түүхүүд маань те нэг иймэрхүү болсон бодит хүний бас те үзэж харах одоо зүйлд нэлээд нэмэр болох үст те хүнд хэрэгтэй бас гоё контентуудыг төлхөө оруулаад явна. Тэгээд та бүхэн гоё түүхүүд зуугтайгаа орж гараа те үнэхээр сэтгэлд чинь хүрсэн тэгээ надад баярлсан талархснаа илэрхийлмээр байвал би хаан банкныхаа те дансыг орчсон байгаа. Та бүхэн 1000 1000 гэхгүй 2000 гэхгүй те цааны мөнгө илгээх юм бол надад
аюу гоё уран болж байгаа. Тэгээ би энэ орж иж байгаа цайны мөгийг дандаа зөв зарцуулж байгаа. За залгуулад бас энэ тэнд үйлчилгээ юм авахтаа бас тэр хүмүүстэй цайны мөг өгдөг. Цайны мөгнөөс цайны мөг гаргаж бас хүмүүст өгдөг. Ийм одоо юу гэх юм эргэх холбоотой гоё цайны мөг байгаа шүү гэдэг талбайсаар хэлье. За ингээд өнөөдрийн оруулсан туг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд орж гараад ойрхон байж байгаа.